Blackpink гэсэн. Өнгөлөг биш шүү. Сайхан амтд. Яасан? Даргаа энэ гадаадаас хэдэн хүн ирээд тантай уулзъя гэдэг яах вэ? Монгол одоо олборлоод байгаа үлдээгөө наадуулаа зайл гэж л. Өөч би завгүй байна. Гэхдээ даргаа энэ хүмүүс цэцэрлэгч гинөө сургуульч гинөө нэг юм барих юм гинэ. Сургууль цэцэрлэг ий. За орол. За. 안녕하세요. Сайн байна уу нэ? Сайн байна уу? Ямар хэрэгээр явсан бол? 저희는 몽골의 무상으로 두 개의 새로운 학교를 건설해 드릴 의향이 있습니다. Монголд нэг 2-10 жилийн сургууль босолтгүй тусламжаар барьж өгөх хүсэлтэй байна. Надад ямар ашигтай юм бол асуулаа. 죄송합니다. 교화에게 이익이 없지만 저희에게 승인이 필요하고 그리고 몽골 교육에 도는 일입니다. Танд бол ашиг гарах боломжгүй боловсролын салбарт л ашигтай байна. Тэгэхээр чинь. За яг ингэж болох юм. Яг би өөрөө Blackpink-ийн фэн байгаа биш намаа гэж хэлж болох. Манай хүүхэд Blackpink-ийн фэн байгаа. Тэгээ тэр хүүхдийг хамтлагийн тоглолтын үзүүлээд гişүүдтэй нь уулзуулна гэвэл би хамтарч ажиллахад бэлэн гэлтэй. Ашиггүй юм гэж юу хаа. 죄송합니다. 그 일에 대해서는 말씀드리기 어렵습니다. 우리는 그냥 몽골에서 새로운 학교를 건설해 드리고 싶습니다. Даргаа тийм боломж байхгүй юм байна л да. Яг боловсролын салбарт л хөрөнгө оруулалт хийх гэж ирсэн байна. За тэгвэл ингээ 3 жилийн дараа үрээд ирэх гэж хэлж. Ягаад гэвэл 3 жилийн дараа сонгуул болно. Яг тэгэхэд тэ сургууль цэцэрлэг тиймэрхүү юм байхад наамны чашиглээ. Тэгээд 3 жилийн дараа хамтран одоо боломж өгөх гэж хэлж. За хүмүүсээ сайн нөө монголчуудаа. За бас нэг юм ярихгүй болохгүй байна. Одоо чимээгүй их ингэж ярих юм өөртөө гаргаж ирээд. Энэ ус төрч нэрээ. Та нарын сая Москвын нэг тэнэг гөлгийн ямар шийдвэр гаргасан сонссноо. Энд утааны эсрэг тэмцэн гээд айлууд хашааныхаа дугаар байна шүү дээ тий. Тэрүүгээр сонгоогоор гартуулах юм нэ. Одоо нэг өдөр түлээд нэг өдөр үнжиж явах юм гинэ. Гэхдээ яах юм одоо хөлтөж өгөх юм уу хаашаа. Энэ өнгөрч ингэж хэлүүлнэ гэж. Тэнэг гөлгөнүүд Аднаа. бид нар ингэ төвчээ суугаад гэж байхгүй тэр огцсон л юм. Энэ мүүгээр ингэж хэлүүлнэ гэж байхгүй шүү. Хой Хатанбаатар. Дуудсан даргаа. Энэ төгөл дэрэг лайв видеог энэ залууг 30 хоног баривчил. Даргаа наад залуу чинь зөвхөн үзэл бодлоо илэрхийлсэн юм шүү. Үгүй ээ энэ бол доромжлол. Би бүр хэл шинжээчээр судлуулсан юм. Хэл шинжээчийн үүднээс гөлөг гэдэг бол нохооны зулцаг. Хүний зулцгыг бол хүүхэд гэдэг. Тэгэхээр энэ бол яалтчгүй доромжлол. За тэр сонсож гин үү? Энэ бол ерөөсөө л доромжлол. Эсвэл би ч гөлөг шиг харагдаад байна уу? Гүүгүү дарах. Гэтэ нөгөө та сүүлийн үед агүй хүний шоронд дэснээс болоод одоо шоронд баг сул өрөө байхгүй хаа. Гэхдээ нэрээ гэхдээ сүүл тэр чөтөрөөгөө сулагдсан биз дээ. Тэрний оронд оруулахгүй юу? За. Тайтай гөлөө. Байж та. Чи сайн намайг гөлөг гэсэн үү? Гүүгүү уучлаарай даргаа. Тэгээгүй шүү дээ ерөөсөө. За зүгээр. Хүн андуурчл байдаг шүү дээ. Даргаа нам битээ. Даргаа. Чи хэрэг өгдөө даргаа. Ажлын цаг дуусгалаагүй гэдэг үедээ. Хатнаа. Хой хатнаа. Дууссан даргаа. Хатнаа яасан? Ягаав нөгөө 30 хоног. Тийштэй. Нааша чи энийг хараадах та. За энэ молдорч гişүүн он гарснаас хойш бүр 2 дахь удаага туу цайлж явах юм. Би тэгэхэд яагаад гарч туу цайжлаагүй байдаг вүлээ? Юу хийсэн ажлыг болохоор юм болоо дарга. Хизээ гişүүн хүн чинь юм хийчээ туу цайжлаг байсан юм бэ? Чи зүгээр энэ тэнд нээлт эсвэл ямар нэгэн тийм зүйл юу болж байгаа мэдээж би туу цайжламаар байна. За. Дарга. MRT-ийн шин салбар өнөөдөр 3-4 хоол нээлттэй гэж байгаа юм. За тэгвэл болж ин шүү чи машин бэлдээд. За юу. Гэхдээ дарга дэлгүүрийнх нь хүмүүс юу гэж ойлгох юм бол чиглэлөө гэдэг ингээд хэлчих. Туу цайжламаар байна зүгээр хамаагүй. За юу. за ойлголоо. Ороод л дээрээ уудсан байх шүү. Анхны удаа өгдөө. За элевэн захирал менежер гэж хүн байна уу? Сайн байна уу? Юугаар туслах вэ? Энэ танай дэлгүүрийн шин салбараа нээж байгаа гэдэг энэ Москвын ажлын албанаас чиглэл өгөөд бас тууз ажиллах гэж ирлээ. За энэ туузыг танаас нь барьчих. За ингээд.
За ингээд Эмарт дэлгүүрийг орон даяар хамгийн олон салбартай үндэсний жишг сүлжээ дэлгүүр болж өшөө олон үйлчлэгчнэрийн хайр хүндэтгэлийг даах чиглэлийг өгч байна. Тэгээд энэ амаргүй цаг үе чиглэлийн дагуу шишин нөхдүүд маань баярлахгүй нүггүй юу? Баярлж байна. Аюуд нь баярлалаа. Гişүүн би чинь угаасаа ажлыг гээд явж байна. За. Манайх нээлтийн урамшуулал гээд эхний 3 өдөр 2 сарын 2-ны хүртэл бараануудаа 50 хүртэлх хувийн хямдалтай байгаа. Та манайхаар тогтмол өршүүлээрэй. 50 хямдалтай байгаа маань нэг үсээ ирсэх манай хүнсийг цуглуулсан дээ. Гэхдээ дарга одоо чуулганы уралдаа шүү дээ. За хүн ер нь нойр хоолндоо сайн байх болно. Хөцөлгөл байгаа.